Дэлхийн усны өдрийг анх 1993 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэж иржээ. Жил бүр энэ өдрөөр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд сурталчлан таниулдаг ба 2025 онд мөсөн голыг хамгааллын уран дор тэмдэглэн өнгөрүүлж байна. TNC байгууллага Хөвсгөл аймаг дахь Дэлгэр мөрөн голын сав газар, Хөвсгөл нуур, Эг голын сав газарт цэнгэг ус хамгаалал төслийг 2023-аас 2026 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна. Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхийн учир нь Монгол орны гадаргын усны нөөцийн 53%, гадаргын цэвэр усны нөөцийн 96% энд бий. Үүнээс Хөвсгөл нуур гэгтэл дангаараа гадаргын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг агуулдаг билээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1204 гол горих, 1198 булаг шанд, 526 нуур тойром, 73 аршаан байна. Дэлхийн цэвэр усны нөөцийн 20%-ийг агуулдаг байгаль нуур нөөцийнхөө 60%-ийг бидний эх орноос татан төвлөрүүлдэг. Тодорхойлбол Эг, Сэлэн гол нь Хөвсгөл аймгийн нуур голуудаас их авч цэвэр тунгалажилтын их усүр нь болдог байна. Түүнчлэн тус аймаг Булнай, Торц, Салбарт, Тошинд, Тэрхэн цагаан зэрэг 70 гаруй халуун хүйтэн аршаантай. Эндэж зөвхөн Монголд дийгүй, тэв дэлхийд ач холбогдолтой цэнгэг усны нөөц амин өндрөг болсон Хөвсгөл аймагт энэхүү төслийг хэрэгжүүлэх нь байгаа улсын хэрэг юм. Цэнгэг ус хамгаалалт төсөл нь цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлээр баялаг, өвөрмөц тогтолцоо бүхий сав газрыг хамгаалж, нутгийн иргэд, захиргааны байгууллагуудтай хамтран тухайн сав газрын онцлог тохирсон усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхийг зорж байна. Үүний зэрэгцээ усны нөөцийг үр ашигтай ашиглах, нутгийн иргэд тэгш хүртэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулахаар төлөвлөлөө.